Америкчууд нэг л сайхан хотлоо инээсэн хүмүүс. Инээж байгаад л ална. Гэхдээ энэ зандан дэгсхийгээ дасчихдаг юм а хэмээн би чин зориг өгүүлсэн юм. Эрэгчлүүдийн орны хар бараан амьдралын зах зохиос нь дуулж хэн нэгэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс тэрнтэй ярилцлаа. Тэрээр согтуугаар машин жолооцны улмаас машин барих эрхээ асуулж улмаар Америкийн шоронд 1.6 жилийн хугацаанд суужээ. Шоронд өглөөний 4 цаг 30-аас 5 цагийн хооронд хоолндоо ордог. Өдрийн хоол 11 цаг орчимд. Оройн хоол 3:30-аас 4-ийн хооронд өгдөг. Орой 10 цаг 30 минутанд унтана. Тэр хооронд хүмүүс өлсгөөр шоронгийн бизнес эд явагддаг байна. Би чин зөрөг хэлэхдээ шоронд байхад хамгийн хэцүү нь сэтгэл зүйн дарамт. Дөрвөлжин юмд хоригдчихоор хүн тавьчтан үздэй. Цонхоор харъя гэхээр цонх байхгүй. Агаар салхи амьсгалахгүй гэсэн. Тэрнийг шоронд галзуурх төхөж байхад найзуудынх нь нэг эргэсэн түүхтэй аж. Тэрээр шоронд хоригдох хугацаанд ажил хийдэг байжээ. Ажиллахаар мөнгө төгрөх хөдөлмөр хөлсийг нь бодож олохгүй гэсэн асуултанд тэрээр сайхан хоол идэнэ. Хүмүүжигчдээс арай илүү эрх мэдэлтэй. Миний хийж байсан ажил шорон доторх хамгийн гоё ажил. Шоронгийн хоригдол бүрийн хүсдэг ажлыг хийдэг байлаа. Камерын жижигхэн нөхөр хоригдлууд очрлно. Царайг нь харж байгаад хоолыг нь өгнө. Зарим хүмүүс биеийн байдлаасаа болоод тийм юм идэхгүй гэнэ. A, B, C, D гэдэг жагсаагаад бичсэн байдаг. Нэрийг нь хараад эн чин тийм юм иддэггүй сахартай хүн. Энэ нь сонгон иддэггүй гэдэг хоолыг нь өгнө. Бараг бүх хоригдолтой уулздаг гэсэн юм. Бидний яриа ийхүү үргэлжиллээ. Яагаад шоронд орсон хэрэг вэ? Нэг өрөөнд олоолаа байсан уу? Согтуугаар жолоо барьж хурд хэтрүүлсэн хэрэгээр 1 жил 6 сар шоронд суусан. Нэг өрөөнд хоёулаа байж байгаад сүүлд ганцаараа нэг өрөөнд орсон. Мэдээч хэцүүхэн л байсан байх. Тентхийн шорон гайгүй. Хоол нь л жаахан тиймэрхүү. Мах бараг байхгүй. Гав гэдэг имийг аймаар жинхэнэ утгаар нь хэрэглэн. Хүл гаргүй гавлна. Анх хүний нутгийн шоронд баригдаад очиход хэцүү шүү. Зарим хүн ороод үзчихсэн юм шиг л ярьдаг юм. Та нар ороогүй юмд орсон биш. Халахын шоронд орж үзээгүй байж гэдэл ороод үзчихсэн юм шиг л худлаа ярьдаг юм. Шорон бол шорон. Халах инч бай, Америкийн шорон бай. Хүнээр эрх чөлөөгөө мэдлүүлнэ гэдэг ямар сайн байх вүлээ дээ. Эрх зүйлэл үзүүлбэл нулимс асгаруулагч, амьсгал боогч зэргийг хэрэглээд хүлээдэл нүхэнд хийчихнэ. Эхлээд 7 хоног, дараа нь 10 хоног хийнэ. Зодон хийвэл 7 хоног нүхэнд хийчихнэ шүү дээ. Нүх гэдэг нь ямар утгатай юм бол? Өмгөрхөн өөрөө ганцаарчилсан хорих юм. Монголынхоор бол гяндан юм уу да. Тэрнээс гараад дахиад асуудал үүсэх бол 14 хоног. Бүр сар хорно. Шоронгоос бас болно. 4-5 удаа нүхэнд хийгээд засарахгүй бол тэр шоронгоос суллагдтал нүхнээс гарахгүй. Шорон доторх шорон л гэсэн үг. Эвгүүтэд байгаа улсууд гавтаал яв шүү дээ. Улсанд орохдоо хүрдэл гавтай. Өөрөө тэр нүхэндэн сууж байсан уу? Би тамхи татаад баригдаад 7 хоног суусан. Галзуурах юм байна лээ. Би гэхдээ сэтгэл санаагаар нэг их унаад гутраад байдаггүй. Би чинь эвгүүгээр шүү. Тэглээгээд Монголын ард түмэн намайг яах юм? Шорон дотроо бизнес хийдэг гэж түрүүн та ярьсан тэр талаар. Янз юм орж ирнэ. Нэг ширхэг тамхиг 2 хуваагаад нэгийг нь 2 гоймонгоор зарна. Хоолны газар ажиллаж байгаа хүмүүс соовоос талах гэгчлэн янз бүрийн хүн суулгайлж зарна. Заримдаа тамхи хасаах гал олдохгүй шоронгийн уугаалтур оргид бүх юм төмөр. Чихвчний хөгжмнийхөө зайг нэмэх хасгаар нь дааруулж байгаад гутлын үдээсээ дээр нь тавихад шууд улаасж байгаа юм. Тэгэж тамхи асаадаг байлаа да. Хүний нутгийн шоронд орчлоо гэж бодохоор яахаа мэдэхгүй аимшигтай байсан биз. Гүй тэгээд хэцүү шттэ. Гэхдээ хүн гэдэг амьтан юмд дасахтаа хамрах юм да. Эхний 4-5 сар амар хэцүү байсан. Сүүлдээ дасахгүй гэд яах юм. Зарим улсууд шоконд ороод галзуурсан ч байгаа. Би цагаан жилийн шоронд байсан. Монголд тийм юм байна уу? Байдаг бол хужаа нарыг зөгцүүлээс. Үндэсний аюулгүй байдалыг хуцаад байдаг. Нэг хэсэг мөрөн хурандаа овоо юм гаргаад байсан. Өөрөө шахалтанд ороод ажилласаа гарчих шиг болсон доо.
Яг шоронд ороод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох үед чинь манай элчингийнхэн танд тусалсан уу? Үгүй ээ. Би хандаж үзсэн л дээ. Огтовч хэлэлцээгүй. Элчингийнхэн ер нь амар даварсан улсууд. Монголчуудынхаа төлөө юм хийдгийг нь би л мэдэхгүй юм байна. Улсын төсвөөс өч нөөн төгрөг авдаг. Вашингтоны баячуудын хамгийн үнэтэй хороололд амьдардаг. Иймэрхүү элчингүүдээ буулгуул таарна. Америкийн хууль чанга уу? Чанга шүү. Маш чанга. Америк нэгдсэн улсын 50 муж, 50 өөр хуультай. Виржиниагийн хууль маш чанга. Мэриленд, Вашингтон, DC-гийн хууль арай гайгүй. Энд машин дотроо бичиг баримтгүй буу авч явбал 5 жил өгөх жишээтэй. Бас бие үнэлэгч авч байгаад баригдвал шууд ял авна. Америкийн өмгөөлөгчид хэр сайн ажилдаг вэ? Сайн ажиллана шүү. Эндхийн нэг иргэн авгаагаа нууц амрагтай нь буудаад алчихсан. Өмгөөлөгчид маш их мөнгө өгөөд тэр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Намайг анх хэрэгт ороход $700 төлчих гэсэн. Өгсөн шүү, хуралд орох шаардлагагүй. Хэргийг чинь хаалаа гэсэн шүү. Шүүхээр орно үз. Орно. Шүүхээр орсны дараа сар хагасын дараа шүүх хурал болно. Америкийн шоронд олон жил хоригдсан Монгол хоригдол байдгүй. Би шүү. 7 жил хоригдоод гарсан залуу саяхан нутаг руугаа бутсан. Та хар тамхи мансууруулах бодис хэрэгэлдэг үү? Үгүй ээ, байнгүй ш. Гэхдээ хэрэглэж үзсэн. Өвс амар үнэртэй. Надад тийм юм таарахгүй юм билээ. Тэгэж өөрийгөө зовоогоод яах вэ? Тэрний оронд арх уугаад шаардсан хамаагүй дэр. Амьд байгаагаа мэдрээд өглөө бүр ажил гэр гээд яваад байхаар хаяа тэнийг юмс иймэр санагддаг юм. Тэгээд ажиллаа тайлыгээд хаяа луун. DC-гийнхэн хэр хэрэгэлдэг вэ? Хуулиараа хоригдсан байдаг ч өвсийг бараг хүн бүр хэрэглэнэ. Цагдаа нь хүртэл хэрэгэлдэг. Марихуан хэрэглэсэн тохиолдолд 30 хоног цуснаас гардаггүй. Арх бол 24 цагийн дараа цуснаас гардаг. Энд хар тамхи хэрэглээд баригдвал шууд шорон руу явна. Бас граммаас нь шалтгаалж онох ял нь өөр байдаг. Та Америк дээрээ удаж байна уу? Би 9 жил болж байна. Монголд шоронд орж гээд хэцүү байдаг байсан. Угаасаа хүн амьтан дээрлэхүүлэх хэцүү байдаг юм. Бас хүн амьтан дээрлэхүүлэх дургүй хүн л дээ. Би найз бүсгүйтэйгээ амьдрал эхлүүлэхэд бэлэн болчихсон байлаа. Аав ээж хоёр намайг шагсаар байгаад Америк руу явуулсан. Одоо манай аав ээж хоёр чамайг Америкт байгаа болохоор жаргалтай байна. Наанаа л сайхан амьдр. Эргэж ирээд хэрэггүй. Монголд ирээд хийх ажил олдохгүй. Энд ирээд юу хийж чадах юм гэдэг. Намайг л удаж байгаа хэрэгэлдэг хөөрхийс. Одоо та ямар ажил эрхэлж байна вэ? Нууц биш бол сард хэдэн төгрөгөөр цалинждаг вэ? Би ч боломжийн ажиллаж амьдарч байна. 2 ажил давхар хийдэг. Сард $4,000 цалинтай. Энд хууль зөрчихгүй л бол ажиллаж амьдрах таатай шүү дээ. Зарим Монгол нутаг буцахгүй гэдэг юм билээ. Өөрийн тань хувьд Монгол руугаа очих бодол төрдгөө. Хармаар л байх шүү дээ. Ээж автагаа уулзмаар байна. Гэхдээ харж болохгүй байна. Гүй болохгүй гэж болохгүй шалтгаан юу байгаа юм бэ? Хараад яах юм? Би Монголд очиод юу хийх юм? Лаазал өшөглөн шүү дээ. Гэхдээ бичиг баримтын асуудал нэг мөр шийдэгдвэл харина гэж бодож байгаа. Явсан улс ярьдаг юм. Монголд хэцүү байна. Хүүхдэд оглуулах тоглоомын газар жалга гэж над руу уудсаар ирдэг. Та энд ирэхээс өмнө Монголд ямар ажил эрхэлж байв? Би чинь айрамд цэрэг байлаа шүү дээ. Америкт ирээд ажилчин боллоо. Миний аав ээж энэ нөхрийг цэргийн дарга болгоно гэж ярьдаг байсан. Цэргийн даргач болсон юм байхгүй. Цэргийн амьдралч бас хэцүү шүү. Ханганч багтай. Та Америкуудын талаарх бодлоо хуваалцаач. Амар Америкууд чинь их оронч сэтгэлгээтэй. Байшингийн орой дээр байгууллагынхаа хаалган дээргээд энэ тэндгүй Америкийн тугаа мандуулсан байдаг юм. За энэ хүрээд танаас асуух зүйлс манд дуслаа. Ярилцлага өгсөн танд үнэхээр их баярлалаа. Танд амжилт хүсье. Энэ хүрээд Америкийн шоронд 1.6 жилийн ялыг эдэлсэн Б чин зөрөгтэй хийсэн ярилцлага дууслаа. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт үзсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа. Хэрвээ бичлэг таалагдсан бол YouTube суугаа subscribe хийж
мөн бичлэг дээр заавал лайкнд дараад үзээрэй. Баярлалаа.